Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 9-р хэсэг. Бүгдээрийн цааш үргэлжлүүлэн үзэхээр явцгаалаа. 3-р давхарт үйлчлэгч зарц нарын байр байсан бөгөөд эндээс гадна тавцангаар дамжин шууд цэцэрлэг рүү бууж болохоор хийжээ. Цэцэрлэгийн зүүн хэсэг нь баруун хагас даган адил хаягдж зэрлэг ургамлаар дүүрчээ. Цэцэрлэгийн бүр загт нь ирцгэлээ. Цул хадан хясаа энэ хэсгэрэн бүр өргөгдөн товоож өндөр сайхан хадан цохоо үүссэн байх бөгөөд хадан цохооны ирэмгээр цайзын хан хэрэм дайран гарчээ. Хан хэрмийн доорх хад цохоо нь харваас хүний гараар засагдсан бололтой юм. Хэрмийн ёроолд гаргасан тэгш сайхан талбай нь цэцэрлэг рүү шууд игц бууж ирээд орон гургамлаар битүү бүрхэгдсэн хан бий болгосон байх нь үнэт дааван хөшиг лугай адил харагдана. Төдөлгүй ургамлын завсраар багшаархан хөндлөн гулданг тулсан галтуулын бараан чулуугаар хийсэн хос баг нь харагдлаа. Илүү дутуу мөчрүүдийг зайлуулваас бяцхан дуган руу өгсөх шат гарч ирэв. Чулуун шатны нилээд хідэн гişгүр эвдэрч хазгаа морь болжээ. Хаалга байсангүй. Шууд хөндөй зай байх бөгөөд тэнд сайхан хийцтэй гантг хөшөө байна. Урлагийн ялвай бүтээлийг бишрэн шүтдэг вэйсэмч унаж хүзүүгэн болгол хаас жайлгүйгээр холихож гангасан чулуун гişгүрээр өгсөн гарч хөшөөг анхааралтай үзэж эхэллээ. Тун сайхан гантг чулуугаар Итали орчуудын хийсэн бүтээл байна гэж вэйсэмч мэдээллэв. Байцаараа энд нэг юм бичсэн байна гэж хэлээд үрд нойрсон бие чинь үүмэрч догдолсон сүнс чинь өн мөнхийн амгалан ол туга гэд эмч цааш уншиж байсан гинт дуулдан шатны гişгүрээс нисэн унаж ирлээ. Баларх шахсан бичгийг сайдар харах гэсэндэн гантг хөшөө гараараа тулдал хөшөө үүнийг л хүлээж байсан мэт суурнаасаа норж онголдон унахтан эрхлэг жисмитийг ойчтлон толгойг нь хүчтэй зохиж өнөө хөшөө газар унан бутусарчээ. Гагцхүү гайхалтай уран хийцтэй гантг толгой нь зөөлөн хөвдөн дээр унсан тул сүйдтэй их гэмтэлгүй бүднэрэн үлдэжээ. Эрхлэг жисмэд хараал урсгасаар басч ирээд мөнөх охин тэнгэрийн үзэмжит толгойг ууртаа наргагүй өшөглөж орхив. Энэ бүхэн ноён Гарид тиймч тааламжтай сайхан санагдсангүй бөгөөд тэрхүү толгойг анжтын байшин даваачихыг тушаасанд эрхлэг жисмэд уг тушаалыг цааш нэг ажилчинд сэмэрхэн дамжуулав. Зочид бүгдээрийн эмчийг дооглон инээлдэж шоолцоолаа. Олдны илэглэж шоолохоос тийм ч амархан молдорч чадахгүй гэдгийг сайн мэдэх вэйсэмч унсандан шарн хөдөлж нэр төрөн баг боловч сэргээхэр шийдэн өөрийн бие энд тэндгүй хөөхний цувлагахад хүргэсэн өнөө бичгэн уншиж дуусгахаар болов. Өнөөх шатаар дахин дээш өгсөж хөшөөний сөрлөө хэсэг тонгон харж байсан нь хэдэн хормын дараа их баяр хөөртөгөр. Та нар бүү дооглогтон. Би нэг чухал нууцыг нээлээ. Хөшөөний суур додрон хөндөй хоосон юм байна. Энд нэг цагирган бариултай хавтан байна. Өргөж онгойлгодог үүд байгаа нь тодорхой. Эндээс олдсон эрдний сангийн 3-1 нь минийх гэдгийг битгий мардчихаарай Гари минь. Намайг шуудаа алдчих юм уу эсвэл адаг дүүрэн алмаз эрдэнэ бариад гараад ирвэл эрхэмсэг ноёд та бүхэн хэрхэн инээлдэхийг харъя л та. Хэмээн эмч хошигнова. Хоёр ажилчин хавданг тун хэлбэрхэн өргөж үүдийг онгойлгов. Мэдээжин хэрэг газар доогуур орсон хонг л байна гэж доохнон зогсож байсан вэйсэмч мэдээллээд. Олс өгөх. Би эхлээд жог доош нь буулгаж шат нь хэр бөх болохыг үзүүлье. Өө эмчээ, дахиад хөхний зовлохоос айхгүй байна уу гэж дор байгаа хүмүүс дооглцохосон боловч эмчид олс өглөө.
Вэйсэмчийн туслах бөгөөд зарцаа Жоо хэмээх шалмаг залуу олсыг авч бэлхүүсэрийн тойруулан уяада шатаар дуртаян бууж эхэллээ. Шат нь маш бат бөх сайн юм байна гэж Жоо мэдээллээд энд бүхэл бүтэн өрөө таслахаа байна. Даанч юу ч харагдахгүй харанхуй байна. Хүлэгэр надад шүдэн зугаа. Эмэн тэр үргэлжлүүлэн хэллээ. Хормын дараа айж цочсон хүний муухай орилох дун гарч Жоо ганцхан угас хийгээд шатны дээр гарч ирснээр барахгүй. Цэцэрлэг тариагаад орчихов. Түүний нүүр царай нь хуухаар нь цайж, ам уруул нь татуулсан жижирч байлаа. Юу болов вэ? Тэнд юу вэ? Гэж тал талаас нь шалгаалаа. Тэнд би дахиад орохгүй. Тэнд үхсэн хүн сууж байна. Ямар ямны ч үхсэн хүн юугаан дэмэрээд байгаа юм. Жаахан учир нь олдмоор юм яриач тээ. Ноён эмчээ би учир нь олдохоор л юм ярьж байна шүү дээ. Тэнд үхсэн хүн сууж байна. Гэв. Хүний гавлын ясыг би ирэхвиш ялгаж танилгүй яах вэ? За тэгэж таарнаа. Үхсэн хүн биш арга яс байж шүү дээ. Тэнийг толгоо минь. Шат нь хэр бөх юм бэ хэлээд орх. Ноён эмч таныг бөөхөл тэр тарган заа нэгж даахаар бат бөх юм байна лээ. За дуугүй гэж Вэйсэмч хэлээд айхэлж уухэлсаар нарийнхан шатаар буулаа. Нэг хэсэгтийн төгшүүртэй нам гүн боллоо. Гари тэсэлгүй өнөөх шатаар өгсөн нүхний амсар дээр очиж эмчээ чи амьд уу? За амьд байлгүй яах вэ те? Одоохон буцчаараа та нарт ярьж өгөмц гэлээ. Хэсэг байцанснан эмч өөрөө нээлхийгэр цугуйж Гари туслан татаж гаргалаа. Нээлхийг хаа гэж тушаагтун. Тэнд онц гойд юм юу чалга. Бүр тодорхой хэлбэл алдаж чалга алмаз чалга. Харин би тосгоны оршуулгын газрын эрх ашгийг хүндхэн үзээд олдсны 3-1-ийг авна гэснээр баяллаа. Дараа нэмч навчин тамхи гаргаж ирээд түүнийг нь татхаар яаралгүй бэлдэж эхлэв. Алё, тэнд юу байна? Хэлээд өгөөч. Тэнд арга ясвага нь үнэн үү? Яг хаана байна вэ? Гэтэл хэрэг дуртай залуус асууж гарлаа. За байцаарай. Та нар настай хүнийг илэглэж шоолгоос өөр юм мэдэхгүй ямар. Тэр үхсэн хүн дээр та нарын хинж орж зүрхлэхгүй л байсан шүү дээ гулжгруудаа. Гэж эмч өгөллээ. За би дахиад ихгүй. Та ч өөрийн нэр зөрөгтэйгөө харууллаа. Одоо таныг яаж чойжж байсан бид шоолохгүй. Хэмээн залуус бадлан өгүүлцгээлээ. За та нар амллаа шүү. Гэж Вэйсэмч сэтгэл хансан маягтай өгүүлээд тэнд хаашаа 4 алхам хэмжээтэй жижигхэн өрөө байна. Тэр өрөөний уулан талын хананд энд эрдний сурвалжид өндөр язгуурт Дракула гүнгийн удам Фредрик Мария 2 нойрсож байна гэсэн бижигтэй гантиг чулуун самбар байна. Үгүй нөгөө өгсөн хүн чинь яв? Гэж сониуч залуус дахин шалгаав. Үгүй төр байж бай. Тэнд өгсөн хүнч байж л байна. Гэж Вэйсэмч хариулав. Миний тооцоолж үзснээр бол нуурын зүг хадан хясаа тийш хандсан байж таарах талын хананд гарсан завсраар гэрэл тусч байна. Тэр завсар буюу эсвэл ан цав нь Ахмад Райт юм уу эсвэл над шиг бүдүүн биш л бол хэнч багтахаар зайтай юм. Тэр ан цавын дотор амсрын ойролцоо шалан дээр үхсэн хүн буюу үнэндээ бол аригяс толгоогоор хад дэрлээд сууж байна. Нүүрнийх нь арьс бараг алга болж шүдээг нь харвал залуу хүн байсан бол л та. Толгойд нь үс алга. Ямар нэг төрлийн хүр хорхоо идсэн буюу үсийг нь хуссан байсан байх. Ховц нь бөөр өгөршөж муудаад анх ямар даавуугаар хийсэн ямар ховцос байсныг нь мэдэх аргагүй болжээ. Нөмрөг юм уу халаа хадч байсан байж мэднэ. За ингээд гүйцлээ гэж эмч үгэн төгсгөөд бэлдсэн дамхин асаахаар завдлаа. Гэхдээ тэр хүн яаж тийшээ орсон байж тарах вэ? Гэж Жоржкей асуулаа.
Энэ чадрамаатай асуудал л да. Хүслийнхэн ирэхээр ч юм уу эсвэл хүний ирэхээр жорсон юм уу мэдэх юм алга. Миний орсон нээлхийгээр ороод таг нь санаандгүй буюу зориудаар хаагдсан ч байж магадгүй л юм. Эцэст нь бас нөгөө завсраар ороод буцаж гарч чадаагүй байж болох ч ингэж таамаглахад хэцүү л байна. Тэрхүү ан цав нь цайзын байгаа хатан ясааны яг дундуур гарсан байгаас та. Тийм болохоор түүгээр ороход хэцүү. Хэрв нэг нь санууж зандан хөдлөгдөн тэр завсраар орсгон байдгийм ха гэхэд яагаад орсон замаараа буцаад гарсангүй? Яагаад тэр завсраа нь тэглээд үгэлгүй аврагдах гарцныхан хажууд өөх цагаан хүлээгээд сууж байсан байх вэ? Энэ бүхэн тун ээдрээтэй байна. Тэр завсар бунхныг барьснаас хойш үүссэн гэдэг нь л тодорхой байна. Тийм том завсрыг бунхан барьсан барилгачид анзаараагүй байж таарахгүй шүү дээ. Ямар утга учиртай юм бол тоо. Гэж хэлээд эмч яриаган өндөрлөв. Бүгд л өөр өөрийн таамаг тааврыг уралдуулсан боловч аль нь ч учир шалтгааны уялдаа холбогд авч чадсангүй. Бунхныг дугны дор хийдэг байтал хажууд нь барьсан хажиргалтай хэрэгэ гэж Джеймс цохон өгүүлэхэд энэ доорх чинь бунхан биш тусдаа булш юм шиг байна лээ. Өөр ямар нэг бичиг байгаагүй гэж Вэйсэмч нэмлээ. Өгтөл олсон нь бүгдийн сэтгэлийг тавгүй туйлж цаашид үргэлжлүүлэн үзэх юм болохоор шийдлээ. Бүгд тэрэн хашаанд гарч ирээд агтны жүчээ, зарц ажилчдын байр, галзуухны газрын дэрэгдүр өнгөрч шууд гарах хаалгыг зүглэв. Тосгоны ахлагч гадна хаалгыг нэм байлан түгжиж шин лаз ломб зөөлэв. Нар жаргах хүртэл дахиад 2 цагийн зай бий тул өөр замаар тосгон орж бичиг цаас зэгцэлж буй газар нь Карл Ивановичтой очиж уулзахаар явцгаалаа. Харин замд тосгоны ахлагч алга болсныг хэн ч анзаарсангүй. Тосгоны хаалган дээр ахлагч өөрөн Гарыг гүнэн мэхийн угтаж өөрийн гэртийн саадан морилохыг ураад. Манай цэцэрлэгт миний 2 охины эсэгсэн хүүдэн шар айраг бэлдсэн байгаа гэж хэллээ. Тосгоны ахлагчийн гэрт ороод гарахаас өөр аргагүй болсон бөгөөд тэгээд ч халуун өдөр тоос шороотой замд явсны дараа аяг хүүтийн шар айраг уухаас татгалзах хэрэг юу вүлээ дээ. Зочид цэцэглэж буй зөөлөн цагаан далдуу модны сүүдэрт туглан суухад тосгоны ахлагчийн 2 хөөрхөн охин шай гэсэн хүүтийн шар айраг авчирч өгөөд хүмүүсийн өмнөх аяг түргэн хоосороход дахин дүүргэж байлаа. Гагцхүү Вэйсэмчил ганцаараа шар айраг уухаас татгалзаж худгаас аяг хүүтэн ус авчирч өгөхийг хүсэв. Нөхдийг нь дооглон инээлдэхэд би тосгоны шар айраг уух дурггүй. Өөрөөр хэл согтуу өвс холсон байдгийм. Жорж, чи нэг их уух хэрэггүй шүү. Согтуу өвстэй ундаа уусан уугаагүй гоо үдсгэлэнтэй хий үзэгдэл зүүдэлдэг хүн шүү дээ гэж хариулав. Жорж К үүний хариу болгож зориуд том аягтай шар айрган нэгмөсөн хоослоод энэ нутгийн сайхан бүсгүүчүүдийн эрүүл мэндийн төлөө тогтоё гэж цовоолог хэлэгцээр тосгоны ахлагчийн охид руу мэхийн яслав. Энэ айлын хөөрхөн эзэгтэй нарын төлөө гэж залуучууд тал талаас нь төрөн авлаа. Тосгоны ахлагчийн охид баярлаж бас бишүүрхсэн дэм бүр улааж орхилоо. Тэдгэр охид бол манай анчид шиг хээх хэмээн олж ядан уйдсан залуус байтугай илүү дээгүр хүмүүсийн инж сэтгэлийг догдлуулж чадах эрүүл чирэг эд залуу насны өнгөж явхань гэрэлдсэн өдхөн сайхан гизэгтэй өөгүй сайхан хувцалсан 16-аас 18 насны охтууд байсан юм. Тэм учраас ноён Гари Вэйсэмч тосгоны ахлагч нарыг цэцэрлэгээс гаргахаар босоход хинч цуг явахыг хүссэнгүй. Тэд нэр энтэй үлдэг гэж Вэйсэмч ноён Гарид хэлв.
Манай 3 явсаар сүмд очвол агуулах нь онгорхоо байх бөгөөд тосгоны ахлагч ба дагалдан яваа хүмүүсийг нь сүмийн манаач саадгүй орууллаа. Сүмийн агуулхад санвартан нарын номын хувцас, туг хиймэр, загалмай гэх мэт шашны элдв эд зүйлсийг хадгалдаг ажим. Үхрийн бөөр шиг алаглуулан хийсэн нэгэн том загалмай Гаригийн анхаарлыг татаж "Үүнийг ямар модоор хийсэн юм болоо?" хэмээн манаачаас асуухад "Энэ бол модны ураар хийсэн загалмай. Миний өмнөх манаач нарын нэг хийсэн юм" гэж цаадах нь хариулав. Дээр үед энтхийн манаач агсан тэрэ үгэн маш эдгээд сонин зантай хүн байсан гэж миний эмээ ярьдаг байж үлээ гэж тосгоны ахлагч хажуугаас нэмж хэлээд "Тэр өвгөн хэдэн өдрөөр сууж том жижиг янз бүрийн загалмай ээгээд тосгоны бүхэнд бэлгэлдэг байсан гэнлээ. Манай гэрд ч бас ийм загалмай бий. Төвний амьдардаг байсан манааны байраар дүүрэн загалмай байдаг байсан бөгөөд гол нь тэр загалмайнуудаа дандаа модны ураар хийдэг байсан гэдэг. Өвгөн цом болохоор саримс элдэн навчид тарихыг дуртай байж. Загалмайган яагаад царс юм уу эсвэл хусаар хийхгүй заавал модны ураар хийдэг юм бэ гэж манаач өвгнөөс асуухад зайлтайхан инээмсэглээд "Энэ үгээр ад тийрэн гүргээд юм гэж аман дотроо бовтондог байсан гэж ярьдаг юм" хэмээн Гари өөрийг нь анхааран сонсож байгаад урамшсан тосгоны ахлагч өгүүлв. Бүгдээрийн сүмийн бичиг заас хадгалах хөрөөнд орцгоолоо. Тоос дарсан жижигхэн цонхтой бүүдгэр жижиг өрөөний шалан дээр Карл Иванович эргэн тойрон бөөм бичиг цаас овоолцоход сууж байлаа. Карл Иванович нэрээр нь дуудахтал хүмүүс орж ирснийг сайн нэг анзаарч Гариг үзээд нас дээр гарч 65 хүрсэн гэж хэлэхээргүй 25 чигэл хөнгөн ухасгийн босоод сүмийн нэгэн хуучин бичиг баримтыг баярлаж догдолсон царайгаар түүнд гардууллаа. Тэр бичигт Дракула Карди гүнгийн удмынхны хамгийн дээд өвгийг тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр авсан тхийн авчирч гэр бүлийн бунханд тавьсныг тоочин бичиж тэр нар гэрчлэв гэсэн бичиг байлаа. "Одоо таны шилтгэний эзэн болсонт нь баяр хүргэж балахаар боллоо" хэмээн ноён Гари өнөө бичгийг уншиж дууссаныг хараад Карл Иванович хэлв. Тэнд байсан хүмүүс бүгд ноён Гарид баяр хүргэлээ. Гари өнөд чулуун шигтгэтэй бөгжин хуруунаас нь суглан Карл Ивановичд өгөөд Энэ өдрийн дурсгал болог гэж хэллээ. Баяр хүргэн сайн сайхныг өрөөж энэхүү тохиолдлын санаандгүй гэрч болсон сүмийн манаачид цайны мөнгө хэмээн алдан зос өгсөний дараа Гари "Нөгөө багшийн талаар ямар нэг юм олоогүй вэз?" гэж Карл Ивановичаас асуув. "Тэмдэглэлийн дэвтрийг нь олоогүй л байна. Гэхдээ олох найдвар бий шүү. Энэ хэсэг боодолтой бичиг цааснуудыг үзэж амжаагүй байна" гэж өвгөн хэлээд овоолоостой бөөм бичиг цаасыг заалаа. Дараа нь Гарид зузаан хөөх дэвтэр өгөөд "Үүнийг үзээрэй. Энд эмнэлгийн эмгэнэл тэмдэглэл гэж нэг юм байна. Энд тосгоны багш Петр Дорич гэдэг нэрээр бүртгэгдсэн нэг өвчтний тухай буюу үнэндээ бол нэг галзуу солиотой хүний тухай бичсэн тэмдэглэл байна. Бидний уншсан нөгөө тэмдэглэлийг бичсэн багш энэ Петр Дорич хоёр бол нэг хүн байх гэж би таамаглаж байна. Нөгөө багшийн тэмдэглэлийн дэвтэрт П ба Т үсгийг хослуулан нэгэн төрлийн тэмдэг болгон бичсэн газар олон тааралдаж байгаагаас уламжлал надад ийм таамаглал төрсөн юм." Ноён Гари цонхны дэргэд очин эмнэлгийн эмгэнэлт тэмдэглэлийг уншиж эхлэв. Тосгоны багш Петр Дорич өөрийн биеэр эмнэлэгт ирж хэвтээгүй боловч эмчийн тушаасны дагуу тэгвэр сарын тэдний өдрөөс эхлэн түүний тухай тэмдэглэл хөтлөхөр боллоо. Уржигдэр орой Брейс эмч бид хоёрыг тосгоны багшийн эгч хадагтай Дорич гэртэн урж
солиорсон гэж үзэж байгаа өөрийн дүү Петрийг үзүүллээ. Хадагтан ярьж байгаагаар бол дүү Петрийнхэн цан авир өөрчлөгдөж хачин жигтэй аяглах болсныг эртнээс анзаарсан боловч нэг их тоолгүй өдий хүрсэн ажээ. Тэгэд ч өдрийн цагаар хийх ёстой ажлаа ягштал хэвийн нэг хийдэг байсан бөгөөд гагцхүү нар жаргах үеэс эхлээд оройжонгон ялангуяа сар гисэн орой сэтгэл нь гэгэлзэн хүний хэл хийгч сонсгоон байж өрөөндөн ороод дотроос нь төгжчихдэг болсон гин. Мөн Петр урд өмнө огт тэгдэггүй байсан нь байнга оройн цагаар салхинд гарч зугаалах болсон ажгүй. Сүүлийн өдрүүдэд дүүгийнх нь хачин жигтэй хаашаавар улам ихсэж ихэвчлэн шөнийн цагаар элдвэр аяглах болсон гин. Нар жаргах үеэр Петр багш өрөөндөө орж дотроос нь төгжиж аваад маргааш өглөө нь болтол гарч ирэх юм болжээ. Хадагтаа доорич цоожны нүхээр нь шагааж үзэхэд толгой дээрийн титэм шиг юм тавьж мөрөн дээгүүрээ эмэгтэй хүний нэмхэн алчуур нөмөрч унжуулаад хоёр гараан алдлан яг л нисэх гэж байгаа юм шиг өрөөнд дотоороо явж байсан гин. Тэгээд асар удалгүй өрөөнд нь хинч байхгүй юм шиг чив чимээг болдог аж. Петр багшийн гутал нь ихэвчлэн шавар шавхаа болсон байдаг болсон ч гараад явахт нь хадагтаа доорож дагаад байж чаддгүй гин. Хаалга нь цаг үргэлж төгжээтэй байдаг болжээ. Дүүн өдрөөр биш цагаар турж эцэн цон хийж юу ч итгэн болж ясарс болж бодлох хадагтаа хамгаас ихээр санаа зовж байлаа. Хадагтаа доорож манай эмнэлэг дээр ирж энэ бүхнийг эмчэд яриад зүгээр л санаандгүй явж байгаа мэт гэрт нь очиод дүүтэйгээ уулзаж ярилцахыг хүслээ. Эмчийн тушаасан ёсоор тэрхүү уулзалтад би түүнийг дагалдан очиж эмгэнэл тэмдэглэлийг бичиж хөтлөх учиртай боллоо. 27. Бид нар жаргахаас өмнөхөн доорич багшинд очлоо. Багш биднийг найрсаг сайхан хүлээж авсан бөгөөд тэрээр үнэхээр турж хамгийн гол нь бүр эзэж туйлджээ. Биднийг цэцэрлэгтэн цайгаар дайлан хамтдаа цагийг аятайхан өнгөрөөж байсан юм. Харин нар жаргахын хэрд гэрийн эзний сэтгэл нэг л тавгүй болж босож нааш цааш холихон юм асуухад ч сонсоогүй юм шиг хариулхан байж ийш тийшээ хялалцсан харцсан тогтхон байгаад ирлээ. Эцэст нь малгай тайгийн шүүрч аваад аман дотроо нэг юм бовтнаад цэцэрлэгээс явж атлаа. Эмч түнд бром бичиж өгөөд өвчтний хаашаа явахыг сайн анзаарч байх хэмээн зөвлөв. Хорин 8. Яагаад юуны учир түнд бром өгөх болсныг ч асуулгүйгээр өвчтөн эмээ дуулууртай хууж байна. Тэр өдөр ирэх тусам улам идэхгүй солбгор болж байна. Хаашаа очдгийг нь тогтоож чадаагүй ч цонхорон гараад явчихдаг болохыг нь олж мэджээ. 3. Өнөөдөр Петр багшийг эмнэлэгт авчирлаа. Багшийг цэцэрлэгээс гарч явахт нь хорж саадуулахыг оролдсон боловч цаадхан тэсэлгүй уурлан эгчрүүгэн дайрсан байх бөгөөд өвчтөн мөрөн дээгүүрийн дохож унжуулсан эмэгтэй хүний нэлэмгэр алжуурт орооцолд нь золоор унаагүй бол чухам юу болох вэснийг бурхан тэнгэрэл мэдэх байх. Түүнийг манад хүлж авчрахад морфин өгч тайвшруулжээ. Өдөр нь тайван байх хэдий ч хоол огт идэхгүй. Судасны цохилт нь ч сул байх юм. Орой дахин солиорохт нь бас морфин өгчээ. 4. Өглөөгөр тайван амгалан байна. Бэх цаас сэмээрхэн аваад ямар нэг зүйл бичээд нуучдаг болов. Түүнийг тайван байлга гэж эмч тушаасан юм. Орой өвчнө нь хөдлөхөөс өмнө амжиж морфин өгөх бөгөөд тэгсхийгээд унтаад өгнө. 7 хоног ийм дэглэн баримтлалаа. Өвчтний чин нэмэгдэжээ. 12.
Өвчтний сэтгэл тогтворгүйдэж эхэллээ. Хэдийгээр цонхыг сайдархааж битүүлсэн боловч айсуу тэргэл сарн түүнд нөлөөлж байна гэж эмч таамаглаад морфины тунг нэмлээ. Өвчтний тайван бас байдал улам нэмэгдэж морфин тэр даруйдан үйлчлэхэн болж нэлээд удаж байж нөлөөлөх болов. 18. Өвчин нь гааран догширдог үе эхэлж өвчтний толгойн үсийг нь хусан номходгох зам зөмсөглөө. Ноцолд нь тэмцэлдэж байхдаа санаандгүй хүзүүгэн шалбалсан байх бөгөөд шархан жижигхэн боловч цус шүрч байна. Тэр шарханд нь цайртай тос түрэх гэж эмч тушаалаа. Тос түрхэхэд өвчтөн эсэргүүцээгүй хэдийж залжин инээмсэглэх ажээ. Өвчин нь урдын адил орой тийшээ шүн дундаас өмнө хөдлөх юм. Өдөр нь тайван байх бөгөөд бараг хүчээр шахуу хоол идүүлж байна. Өвчтний эгч манай эмч хоёр түүнийг хотын эмнэлэг рүү шилжүүлэн хэвдүүлэхээр хөөцөлдөж байгаа. Манай эмнэлэгт зохих тоног төхөөрөмж бүхэл аятайхан өрөөж алга. Харин морфины нөлөөнд найдах бараг хэрэггүй болжээ. 20. Тэргэл саран гарчээ. Шөнө морфин өглөө. Одоо унтаж байна. 21. Өглөө үзэхэд өвчтөн алга болсон байлаа. Өрөөнийхэн цон хонгорхоо эмчийн тушаалаар цонхонд нь хийсэн төмөр хэрээсийг нэг талаас нь нугалан тахиилгаж хадсан хадааснуудыг нь суг тадан хайжээ. Бүх тосгоноор түүнийг хайгаад олсонгүй. Өчигдөр орой орсон борооны ачаар түүний үлдээсэн мөрийг мөшигвөл нуурыг чиглэн онджээ. Нуурын орчмыг самнаж үзлээ. Гүйхэн нуурын уснаас түүний хүүрийг ис олов. Нар мандахаар түүнийг ойд хайж эхэлнэ. 22. Тэрээр улмөргүй алга болжээ. Ойр орчмын хүмүүст багшийн алга болсон тухай дуулгалаа. Түүний байсан өрөөг цэвэрлэж байгаад зуухны яндынгийн нүхнээс доор ич багшийн бичсэн хідэн хуудас тэмдэглэл оллоо. Хөө тордог болон халтардаж бас гаргац муутай бичсэн болохоор ихэнх хэсгийг нь унших аргагүй болжээ. Уншиж болохоор хэсгийг нь дор сэрүүлэн бичлээ. Багшийн тэмдэглэл. Чөтгөр шулмын хар хүч намайг бүчин авлаа. Тэмцэх хэрэгтэй. Аимшигт лөө ад биш шидэрээ намайг баглан авч унагаалаа. Гэхдээ тайван бай. Би очино. Заавал очино. Намайг эмнэлэгт хэвтүүлсэн гэцгээж ноён эмч нь тэр байна гэж байна. Намайг ингэж хуурна гэж горьдсныг ч хэрэггүй. Чиний нөхөр намайг энд хоржээ. Харин биеийг минь хорж чадагч сүнсийг минь хорж чадахгүй. Би чинь сүнс шүү дээ. Сүнс. Бас цаг нь ирж байгаа гэж би мэдэрч байна. Миний зүг хөврөх алтан утсууд тарих зүрх рүү минь шигдэн орж хэцүү байна. Бурхан минь би ямар их зовж байна вэ? Очно. Чиний янаглан шимэх дуртай миний хүзүү шатах мэт халуу оргиж эднэр намайг маллах гэж тос дүрхэж байна. Хан хүчин хонгор хайрд чинь удахгүй очно. Дөчин 6-ны өдөр. Шоронд сууж гэнэ гэж утсан минь зөв байжээ. Одоо үнийг надаас нуухан болоод өрөөний цонхонд төмөр торхадлаа. Би бүгдийг ойлголоо. Энэ бол чиний эр нөхөр биш, харин Вэлзээ үл юм байна. Тэр намайг хатгуураараа хатгаж, оюун ухаан зүрх хоёрыг минь авах болно. Харин би оюун ухаан зүрх хоёрын хаасайгүй хайж явах болох нь. Далны өдөр. Өнөөдөр би яндангаас боллоо. За яах вэ? Эр зөрөгт хөлөг ватар бүр эрх тань хүүхнийхэн төлөө нажид зовлон эдэлсээр ирсэн. Башир харахаар намайг урвуулах гэж оролдож байна. Ромын эзэн хаантны жанчаар намайг хувцлаж
Тэтэм өмсгөхийн тулд үсийг минь хослоо. Хатааснуудыг нь хизээний суг татаад хайсныг мо тэнэгүүд мэдсэнгүй. Эзэн хааны тэтэм эрхэмсэг жанж намайг хуурч чадахгүй. Би чамдарын очих замаа мэднэ. Очих ч болно. 20. Өчигдөр тэр дахиад л миний зүрхийг хулгайлах гэлээ. Гэхдээ би үүнийг урдаас мэдээд зүрхээ дэрэн дороо нуугаад өөрөө унтсан мэт жүжиглэлээ. Хүлээ намайг. Аз жаргал ойрхон байна. Чимээ энергүй нам гүн байна. Бүгд унтжээ. Төгсөв. Дорч багшиг олсонгүй. Тэр хэтэрхий хол яваад ядарсандан морфины нөлөөгөөр унтаад өгсөн биз. Тэгээд үнэг чоны хоол болсон байх гэж эмч таамаглаж байна. Ховцсон ч олдсонгүй. Өнөөдөр түүний хойдохыг уншуулна. Тэрний сүнс үрдийн амгаланг олох болтугай. Багэмч Фриц бичв гэжээ. Энэ бүхэн тун хачин юм байна да гэж Гари амандан өглөх зур нөгөө дэвтрийг эмчдэг хөв. Вэйсимч уншиж дууссаны дараа Карл Иванович Сүмийн дэвтэрд ч тэр мөн тосгоны багш Петр Доречийн насан удвалсныг бүртгэж шалтгаан нь тодорхойгүй гэж тэмдэглэжээ. Ерөөсөн энтхийн сүмийн тэмдэглэлүүд хаач байхгүй ховорхон эд байна та хөөр ихий гэж Карл Иванович хэллээ. Жишээ нь таны удам судрын хүнийг оршуулсан тэр жил нас барсан олон хүнийг бүрдгсэн байхын ихэнх нь залуучууд. Тэгээд бас бүгдийг нь шалтгаан тодорхойгүй эсвэл зүрхний өвчнөр гэж тэмдэглэсэн байх юм. Залуу хүнийг зүрхний өвчнөр өгсөн гэж тэмдэглэн гэдэг чинь ухтаа бол бас л шалтгаан нь тодорхойгүй гэсэн утгатай нэг хэрэг. Ямар нэг өвчин дагал мэт дэлгэрсэн байх нь ойлгомжтой байгаа ч шалтгааныг нь тодорхойлж чадаагүй байна. 15 жилийн дараа энэ хүү тахал дахин тархсан боловч мөн л шалтгааныг нь олж чадаагүй байна гэж Карл Иванович яриагаан дуусганган нүдний шилэн авлаа.